Сара. Чи ерөөсөө хүүгээ аваад явна байгаа. Хаашаа явах вэ? Борнуур руу. Хүү маань сая тэр хүнд хагалгааг амжилтад аваа гараад ирлээ. Хөл дээрээ босох нь одоо биднээс хамаарах болоод байна шүү дээ. Тэгээ яагаад заавал борнуур руу гэж? Харин тийм. Эндээ эмчил солиулаад байж болно шүү дээ. Борнуурт очивол ядаж л агаар нь цэвэрх юм. Эрүүл агаар эмчилгээ болдог үсттэй. Тэгээд ч намсрын ахын хаяанд буувал бидэн түшигтэй. Би бас хаяадаа эргэж очиод байхад газарт ойр юм. Охин битээр яах вэ? Эндээ ингэ болох үз. Тэгээд хэд хонох юм бол та. Ямар ч байсан хүүгийн хөл дээр нь бостлон тэнд байлгах юм. Тэгэхээр би ажлаасаа гарч таарах нэ. Миний цалинч уг нь овоол юм залгуулад идэх. Тэгээд яаж ганц таксины мөнгөөр амьдрах юм бэ? Чи энийг бодож үзсэн үү яв? Зүгээр дээ. Жаахан илүү явах хэрэг гарах үз. За байж дооч юм. Яв. Хүүгээ эмчлүүлэх чинь зөвөө зөв. Үгүй тэглээгээд би чамайг одоо өдөржин шүнжин тэр таксинд чи одоо сөхөрч унтал чи явуулдаг юм болж байна. Болохгүй бол би ч их ажил хийе л да. Тий. Хөгшнө нь яаж игээд болгоно хөө. За, яалаа гинэ. Санаач нэг сонтой да. Ямар сонт? Сэрэн. Наач вэ? Юу вэ харин? Манай хард мөн үү? Мөн л байгаа зү. Чи яаж авсан? Хэлэхгүй. Чи баригт уулзсан юм уу? Уулзахгүй гэж яах юм? Чи яах гэж тэрнтэй уулзсан? Тэгээ яах юм? Харсарга хаардаа устгуулах байсан юм уу? Үн чи өвтөрийн анхны бүтээл юм байгаа зү. Чи тэгээ 2 сая төгрөг нөхцөн үү? Гэхдээ хоёулаа шүүхтэд амжилт олохгүй шүү дээ. За баярыг чи нүүр царайнд мань өөрийнхоос хавь дээр. Яаж хийж байгаа шүүхтэр ялчихна. Үгүй айгүй бол хоёулаа буруутан болоод дуусах байлгүй. Тэрний оронд тэгжсэнээс тэр мөн хөгийн новшоос яаж хийж байгаа л хаардаа салгаж авсан дээр. Чи яаж мөнгө олсон? Машина тавьсан. Гэхдээ миний найз байраа тавьж эрсдэл үсгээд байхад миний машин юу юм бэ тийм үстэй. Тэгтэл чи. За. Одоо тэр яах вэ хөөе? Хоёулаа нөгөө кино нээлтмэлт оройтох гээд байна. Очиж юм аа ийл та. Мөхөө. Ийм болохоор би чамд итгэдэг шүү. Өгч наах чамайг дагаж студиэс гарахдаа
мөнгө өгөөгүй юм шүү. Мөнгө хөөсөн бол нэг хэдэн реклам хийгээд хахад болох л байсан. Найз нь чамтай хамт амжилтанд хүрч хажууд чи төшиг тулгуур болж явъя л гэсэн. Миний найз өшөө олон гоё кино хийж гадаадын фестивалаар шагнал авмаар шүү дээ. Тийм үстэй. Хоёулаад хийх ажил их байна найз минь аа. За. Завцаамсгүй. Одоо явъя студио. За. Сайн байна уу Бирүүзнахаа? Сайн байна уу гшаа. Та юу хийж байна? Үгүй би тантай л нэг уулзах санаатай. Тэгээ сургууль дээр очиод ашгүй сүрэнжээ багш тарлаад танахыг зааж өглөө л дөө. Тэгэл юм байж. За ор. За. Сайхан. Очсон газар байна даа танай. Би нэг иймэрхүү амьдрэх хүн дээ. Охин минь сурах гэж явчихсан болохоор гэр үзгүүрээд яхан тийм юм л байдаг. Та чаргагүй л мэдлэг чадaltaй хүн гэсэндээ арай өөр амьдрах юм аа. Гэхдээ өөрөө ч байхаас биш яхад тийм ээ. Өчтөчнөө жил банк санхүүгийн байгууллагад ажилласан хүн чи манайсаа хувь илүү байлгүй ч яах вэ? За тэр ч яах. Та надтай уулзах гэж манад хурж ирснийг бодоход нэлээд чухал ажил гарчтай тийм үү? Тэр үү. Тэр юу л да. Гой багш. Би ер нь энэ хичээл сургуулиас ирэн гардаг ч юм уу та. Яаж байгаа тэр? Үгүй яах вэ? Нэгдвэл би ч одоо тэгэд нэг сурч гавьяад байхаар насны хүн биш. Хоёрт гэвэл нэг ажил хийдэг шүү санаатай. Яг би дэхэн чанд танд нэг цохолгож байсан да. Нэг эмэгтэй хүний дотор хувцсны. Дотор хувцсны. Тэгээд ажил хийн дээр нь бас хичээл сургууль гээд ингээд яваад байгаа. Би хэлэхгүй. Ядраад их. Тэгээд ч шинжилгээ тааруу. Шинжилгээ гэж таны би тааруу байгаад байгаа юм уу? Гайгүй л дээ. Олон зүгээр. Хавтаа миний насны хүмүүс гэдэг ч одоо цоорул байна гэж байхгүй шүү дээ. Тэгээл зүгээр. Би ойлгож байна. Үнийг хэлэхэд мууч нь ер нь удахгүй юм шиг байна дөө. Шинжилгээ муу гарсан. Таатан гэрлүгөө явган ойрчсан байлгүй. Эмч нар л надад нуугаад хэлэхгүй байсан болохоос биш. Би бол эрт мэдсэн юм л та. Тэгэл ингээл үлдэж байгаа юм уу? Эхнэр охин хоёроо харахаар нөмө зэхүүгэн харахаар л элэг юмтгэхэд болохгүй юм да. Эхнэр хүүхэд чинь мэдсэн юм уу? Мэдээгүй. Тэд нар чинь мэдэх юм бол сандралдаад ёстой бөө юм болно шүү дээ. Би ч бас тэднийгээ нэг сэтгэл санааны хямралд нь ч оруулмааргүй байна. Айгуул цаадуул чинь мэдчихээд янз янзын улсуудаа уулзаал тийм ч юм сайн, ийм ч юм сайн гэдэл айгуул бөө өөр зээлд баригдана гэсэн үг шүү дээ.
Гол нь ах чинь явчихаас өмнө мохнол нэг байранд оролцвол зүгээр юм гэж санаал ингээл болсон болоогүй нэг ажил хийж хитэн цаас хөрөнгөлүүлэх гэдэл хураах гэл зүтгээд байгаа нь. Тэг одоо нүдэнийхээс өмнө хурааж дийлэх нүггүй юм мэдэхгүй л. Нэр узнахаа. Би таныг хичээлдээ явсан дээр гэж бодож байна. Юу? Гүч багшаа би харин танд Хүн учир чинь сэтгэлийн амтэн шүү дээ. Сэтгэл санаа өөдрөг байх юм бол өвчин хүртэл итгэрдэг. Амьд хүн арга тайж гэж ярьдаг. Тийм чамархан сэтгэл санаагаар унахгүй шүү. Харин та сэтгэлийн хаттай байж би идэгнэ. Бүх юм сайн сайхан болно гэж тэгж бодож амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм ч тийм л та. Тэгтэл нэг мэдхэд л бөөн бодол болчихсон л одоо сууж байх болчтой гэж. Манай ангид тань шиг өөрийгөө өндөр настай гэж голдгүй. Амьдралын төлөө дэмждэг. Ажил чичээнгүй хүн байдагт би их олзуурхдаг. Тэгээд таныг ийм гутранг байхыг би зөвшөөрөхгүй. Тэглээгээд бүх юм сайжирдгүй. Ойлголоо гэж. Эхнэр маань охин би тэрийг орхиод явхад би охиныхоо хэний ч дор оруулахгүй сайхан амьдрууландаа гэж өөртөө хангаргалсан. Тэгээд би охиныхоо төлөө бүгдийг зориулсан. Одоо Америкт сурч байна. Энд би чадсан байгаа үстэй. Тийм байна багшаа. Үндэ ингээд нэг сайхан итгээд сайхан нэг хэлж ярьж чаар хүн надад танаас өөр байгаагүй шүү гэж. Та намайг нэг ойлгоно үтээ. Харин чи над дээр итгэж хурж ирж ярьсан чинь би маш их баярлж байна. Амьдрал гэдэг чинь сайхан шүү дээ. Тийм үстэй. Тийм ээ. Сайхан. Үнэхээр сайхан шүү. 그대 지금 내 가슴에 들어와 사랑을 말하고 있죠. 꿈이 아니기를 나는 기도해봐요. 내 맘이 자꾸 그대란 사람 놓지 말라고 하네요. 욕심을 내라며 바보 같은 말을 하네요. 내 눈을 보면 사랑을 말하죠. Ирка, чи момопта. Энэ картаар хэрэгтэй зүйлсээ аваарай. Баярлалаа цаглаа. Би илүү хийж болно.
хата чи яваач. Унтаад байгаа мó? Уучлаарай. Ахан жахан зүүр өнгөлчих. Юу гэнэ? Уяас осолтой юм бэ эн чинь? Зүгээр одоо санаа зовлтгоо. Би хүссэн газар чи хүргээд өгнө. Айлтгүй. Ер нь ингэсгээд би бууч. Та ингэсгээд тосч хэд гарсан. Тэг ингэ бууч. Маха мөнгө. Юу 5 км тассан. Зүгээр ингэ тавчих. Гүй чи одоо. Чаац. Юу аха? Та ер нь одоо харж амарсан дэр юм шүү. Ингэж ядарч явж болохгүй шүү дээ. Ингэж явбал осолтой шүү дээ аха. За. Болгоомжтой яваар аха. За баярлалаа мөн. Болгоомжтой яваар аха. За. За, өнөөдрөөс шинэ салбарын ажилд орж байгаа та хоёртай амжилт хүсье. Тэгэхээр манай дэлгүүрийн хамгийн гол зорилт бол байнгын худалдаа авч түнштэй болох. Тэгэхээр үйлчлүүлэгчтэйгээ тун илдэг, сайхан сэтгэл төрүүлэхээр харьцсан шүү. Тэрийг л мартаж болохгүй. За. Бэрүү цангаа. Хөөе. Та зүгээр үү? Зүгээр. За. Тэгэхээр та хоёртай амжилт хүсье. Тэгээд сайн ажиллаарай. Би та хоёрт найдаж байгаа шүү. За. За баяртай. Сайн ажиллана. За ингээд нээж эхлэе шүү дээ минийх. Миний хөөч шиг. Өвөө. Та яагаад энэ ажил тохирохгүй гэдгийг ойлгодгүй юм бэ? Тохирохгүй гэж юу ярьж байгаа юм чи? Харин ч жохомжтой байгаа юм шүү ээ. Тэр таран харыг хартаа галзуугааз. Йоо, ямар гоё юм бэ? Харин тийм дэжгүй юм байна тий. Харин тийм. За сайн байцгаана өсгөж үү. За ямар завгаар ямар өнгө сонирхч вэ? Одоо жишээлбэл энэ бол одоо та нар шиг юм сайхан залуухан өсгөж энэ ослыг санал болгоомоор ийм сайхан өнгөлөг гэгээлэг уучлаарай би харахад хөвшөрсөн ч гэсэн бас харин ч залуу мэдрэмжтэй хүн шүү. За энэ ямар вэ? Сайн байцгаана уу? Эмэгтэй хүний хувьд зөвлөхөд байна шүү дээ, те? Ийм гоё, хөх, тэгээд хар хийтэй загвар үнэн гоё харагддаг шүү. Харин тийм. Энд чи арай саний сот юм шүү. Харин тийм. Ой та нар одоо уучлаарай. Монголчууд маань өмсөн зүсэн бүгд л хар болчиход байна шүү дээ. Тийм ээ гадна талаас ихэд гүрдхэн чар за тэгээд самсан хар сүдээ оймсон хар ороолт нь хүртэл хар. Гэтэл дотор хууц нь бас хар байвал ямар санагдах вэ? Энэ хүндэ гэж хэлэхэд байна шүү дээ, те? Энэ загвар манад барагтаал байхгүй шүү. Ер нь ховор гоё байгаа зү. Харин тийм энэ айгуу гоё итгээд юм байна тий. Тийм содон чи. Та нар одоо ингээд бариад үзтээ гээд нүүл хар байгаа л тийм. Үгүй ийм нийл хар юм чи одоо Үгүй ингэж харагдана. Ямар вэ? Гоё гастэй. Үгүй ийм тэгэхэд бол хамаагүй өнгөлөг арай чи Хөөх. за яаж юм Энд чи яасан гоё юм бэ? Чам таалагдж байна уу? Таалагдчихээн. Ямар үнэтэй яхаа? Энэ юусоо үнэгүй л гэсэн үг дээ. Чи одоо хосоор ердөө 50,000 тий? Манад ердөө ганцхан ирчгээд байгаа юм л да. Энд ч гэсэн ганцхан ирсэн. Гоё гэл хар хийтэй. Сайн харалтай гоё гастэй. Энийг авчи яхаа. Энийг авчи. Авъя гэж юу? Бүтэгдэг. Тэгтээ эхлээд бас үзчихээ. Өмсч үзээд авсан дээрээ. Хүй аха. Би авах гэжсэн Харин тий. Үгүй би түрүүнээс хойш чамд би санал болгоод байлж чи өөрөө авч чадахгүй бас эргэлзээд бас ингээд байх хооронд ч энэ бүсгүй авчлаа. Ялчгүй. Тий, уучлаарай. Энийг өмсөд үзэх үү? Баярлаа. Арай гэгээлэг юм сонирхъя да.
Гэхдээ чи энийг эдээтгэл дээ. Бүтэн өдөржингөө хоолгүй ээж болохгүй гэж эмч чамд хэлсэн биз дээ. Гэхдээ яд ч хоолоо халуун дээр нь идэж хурдан тэнхрэх хэрэгтэй биш үү минийхөө. Минийхөө эмнэлгээс гараад дасгалуудаа хийгээд ирэхээр дороо 2 хөл дээр босоод сэпгээл босоод ирнэ. Гэ цаан чин чамаас хүнд гимтэлтэй залуу бүр 2 хөл дээр босчихсон бүр гүйдэг болцсон байна гэж шít. Заавал өдчих. Оо миний охин. За нагаад тань хоолыг өгч байгаа. За. Ээ чи. Ойлоо. Яаж ийн хаа? Дахиад хоолоо идэг байгаа юм уу? Суумгаа олчлоо гэд битгий сэтгэлээр унал та. Чиний сургаалт дутууч. Ээж аав хоёр таныг хэд хоног сахилаа. Өдрийнхөө орлогыг алдан барин байж хоолгонд эм тарайчин зөөж штий. Гэтэл та ухаан орлоо гэд байж байгаа тариа чи энэ үү? Чи муу юугаа яриад байгаа юм бэ? Ер нь хэн таныг ийм болгосон юм? Бид нар уу? Та өөрөө штий. Өдөр шөнөгүй салж хагцахгүй гүгээд байдаг тэр найз нараас ч болоо үсттэй. Зайл. Эндээс гар новшин. Ер нь та айлын том хөвгт үсттэй. Жохон ухаантай байгаач. Зайл! Зайл! Би таныг үзье яа чи. Зайл! Ёо, тэгсэн чинь нөгөө залуучаа намайг уулзыг хоргоогоос талтгүй. Тэгээд намайг бүр эвгүй байдалд оруулсан. Угаасаа болоо гэд хахад тэнийг юм шиг нүгэр өгөхөр тийш. Тэглээч тийм юм үзээгүй залуустай битээ оролцолчих. Хүш, чи нэр яасан? Юу найруулагч залуутай хэвээрээ юу? Хэвээрээ. Цаадахчан киногоо нэлгээд намайг тооксох өгөл явж байна. Дагуу залуу л шүү дээ. Тий. Гүй яах вэ? Царайлаг, хөвгчлээ, урлагийн мэдрэмжтэй, бас ирээдүйтэй. Гэхдээ л олигтой байж чадахгүй бол хажил таарна ш. Яа, бидний сонирхдаг залуус ямар гэлээ? Царайлаг, хөвгчлээ, хамгийн гол нь мөнхтэй. Октода би та нарт нэг л зүйл хэлдэг. Эцээц хайр хүртэл төлбөртэй байх ёстой. Их төсний нэг, бага төсний бага хайрлан. Яа. Ингээ киномэд дуслаа да? Ёо. За 6 цаг гэдэг чинь арай л үүр цайж явах дуусна дээ. За үүр цайж явах дуусчих тог тасчихгүй бол. За мөр. Яа. Хөөе. Ингээд нөгөө нэг чамайг эргүүлээд идэх сэлэнгээ байгаа юу? Байгаа шүү дээ. Тэр чинь сансныг бодвол их дажгүй охин байли. Мөнгө биш. Гол нь хайр сэтгэл гэж байгаа шүү дээ. Сэтгэл сэтгэлээр унсан бахтай хэн болсон. Тэгвэл их л зөв охин болж тарах гэдэг да. Сайн байна уу? Пицца захиалсан уу? Оо тий. За ханаач ороод. Пицца ирч. Хүү явах. Гүй эн чинь танд хүн байх чинь вэ? Та юу хийж байгаа? Пицца хүргээл явж байна. За. Гүй нөгөө танаа студ үү? Тий, манай студ. Гоё юм аа. За. 14 инчийн пицца. Манай нэрийн пицца. За энэ баримтны байна. Энэ ундаа. Киноныхны ажлыг хүнд хэцүүлгээд дуулсан. Үгүй өдөө утал байж байгааг бодоход яггүй ажил юм шиг дээ. Маа явах. Оо за. Пиццанаас идэлтэй. Хэрэггүй. Зүгээр. Ах нь хоол идчихсэн. Харин энд чинь ангийнхаа дүүтэй тааралдаад сайхан байх чинь бай. Гэхдээ чи нөгөө кино хийгээд байгаа гэсэн тэр чинь дууссан уу? Дууссан шүү дээ хаа. Маргааш кино театрууд үзүүлэн дээ.
Миний дүүгээ ажиллаж сайхан ажил юм аа. Явааха. Тань оройн цагаар пицца зөгөөд бас дээр нь таксинд яваад ер нь өдөрт хэдэн цаг ажилладаг юм бэ? Амьдрал юм хойндоо. Би ч одоо өглөөнөөс өдөр хүртэл таксиндаа яваад оройгоор нь гэрээтэй газартаа очиж пиццагаа хүргэдэг ажилтаа. Ойролцоогоор нэг 18 цаг явдаг гэх үү те. Пүү. Түр ахчихсан мөнгө хийдгээ багч вэ? Ах нь 2 хүүхэдтэй л дээ. Нуулгүй нэг хэлэхэд гэр бүлээ ганцаараа дийж идэг юм. Саяхан хүүгийн маань хүн зодоод нугсантаа хүнд гэмтэлтэй болчихсон болохоор амьдрал хэцүү л байна. Гэхдээ тэгээд явахгүй гэд би яах ч вүлээ. Жаахан хэвтгэхээр энэ хэд маань яачих бол гэж бодогдоод гараал явах юм байна штэ. Дээрээс нь хүн маань сумгаа болчихсон болохоор сэтгэл санаагаар хямраад хэцүү л байна. Эхнэр бит хоёр хүүгээ ээлж цагтдаг юм л да. Өдрийн цагаар очихлаар сэтгэл хямраад хэцүү байдаг болохоор оройгоор би унтцсан хонь очиж яхаа сахиж суудаг юм. Хүүгээ юм болчихсон. Хүнд байдалтай байгааг нь харахлаа. Би өөрөө буруутай юм шиг над дүнхэр хэцүү сэтгэлтэй л байна. За. Ахна дүүгийнхээ ажил дээр дөнгөж анх удаа орж ичээд л муу юм яриад л амны билэггүй юм болчихлоо. Уучлаарай. Зүгээр. За ахын ингээ явъя да. Нөгөө пиццагаа хүргэх ажил маань бүр хүлээгдчих шиг боллоо. Амжилт хүсье. За баяртай явах. Үгүй нах. Гаднаас нь харахаар нэг их зовлон өрөөг юм шиг харагдах. Бас л сэтгэлээд хийгээд байх шүү те. Харин тийм ээ. Би бас анхаарад хөдөөний бодлого гаргаж очижсэн. Тэгсээр буруу ойлгож ирсэн байна. За. Тэр яах юм аа. Нөгөө тэлмэл чөлөөт хүү болсон бэ? Чи дээрт ойр тэрэг бодгосгүй байсан уу? Тийм бэ. Хөөш. Найз нэг эдийн засгийн найзтай хэлсэн байгаа. За. Надад зээл өгнө гэсэн. Хөөш. Түр хоёроо самбуу ахтаа уудчих наадах чиг ялцуулъя л да. Тэгэл та. За, юм аа. Ээж нь өнөөдөр багштайгаа уулзаж зээлийн талаар ярьлаа. Болохоор юм шиг байна. Харин ашиг олох үг нь л мэддэхгүй. Зүгээрээ ээж, судалж үзээгүй ээж айх хэрэггүй байна. Надад бол их боломжийн юм шиг санагдаад байгаа юм да. Та энэ дэвтэрнээсээ хардаа. Жишээ нь талах сүү ургамлын тос сайн зарагдана. Ахуй хэрэглээний юм тааруухан гэд бодоод үзэхээр таны мэддэг бүх тооцоолууд чинь гараад л ирнэ. Тэгээд дээрээс нь жоохон засварын нэмэхэд болоод л явчин да. Шатчвал яах вэ? Үгүй таал өөрөө ойр хав дэлгүүр байхгүй хол явлаа гэд өглөөдөөсөн биз дээ. Нэрээ сонш. Хүний дэлгүүрт худалдаг шихээр зөв зүгээр. Харин өөрөө ингээ гардаад ажиллах гэхээр айгаад байх юм. Зүгээрээ миний ээж чадна. Яа. За минийд энэ бичгээ аваад байрныхаа гэрчлэгээ таамд үйл хөдлөлтөөр чинь заяа. Тэгээд эндээс ямар нэгэн зээлийн барьцаанд байхгүй байгаа гэсэн ламлгаа гаргуулж аваа. Тэгэд яахаа. Тэгэл болоо штэ. Яалаа гэж тэмнэ. Хамгийн гол нь дараа нь чи миний нэр дээр зээлийн барьцаанд оруулна.
Ойлгож байна уу? Тэгснийхэн дараа хоёулаа нөгөө газар руугаа очино. Ойлголоо. Ойлгосон уу? Нөгөө үлдэгч удаа цайнд орж гоо. Хурдлаа. Чи цаа газарлаа ярьсан юм гайгүй. Ярьсан хөш. Тэр найз нэрээ зохицуулсан. Гэрчлэгийг авчирч өгөөд тэгээ эргүүл зээлээ гаргуулъя гэж төгссөн байна. Тэсвэлгээ хэлцүүл авчих. Шойл тэгээд таа чи юм лээ. Нуу. Нэг зээл чөлөөж гисэн. Адтай зүгөө. Хойлох нэг бол цаах шиг. Асан хөтөл мөс тэтгэл байж зэн. За удахгүй. За. Хөшгөн зээл чинь бүтгэе байлсан. Юу? Чи цаг хугацаанд зээлээ төлөхгүй байсан юм шүү дээ. Найз нь чамд хэлсэн шүү дээ. Би тэгээ одоо яах юм бэ? Өглөө найз нь захиралтай уулзаад яг болохын даваан дээр зээлийн мэдээллийн санд чиний зээл хоцролттой. Дээрээс нь зээлээ төлбөр тооцоогийн цаг хугацаанд хийдгүү гараад баларч байгаа. Өө, чи өөрөө болно гэв үстэй. Тэр чи би нахад зээлээ чөлөөл үтсэн шүү дээ. Одоо л асуудалгүй шүү. Найз нь зээлээ төлчихсөн. За энэ байрны гэрчлэгээ. За энэ болохоор үр зээлгүй гэсэн лавлгаан. Гүй харин зээлийн мэдээллийн санд чинь хүмүүсийн зээлийн мэдээллүүд бүгд бүртгэлтэй байж идэг байхгүй юу? Тэр мэдээллүүд чинь баримтаараа гараад ирэхээр захирал тэр чинь хараашууд зээл өгөхгүй гэж байгаа байхгүй юу? Бусдаар бол найз нь чиний төлөө нилээн гүйсэн шүү. Энийг минээс сайн ойлгоорой заа юу. Нэс нарлаа. Яасан. Юу болов төхөө? Гэн самбаха. Юу л ярьсан байсан юм аа. Тэгсэн чинь зээлийн хоцрогдолтой гээд мэдээллийн санд бүртгэгдсэн байна нэ. Тэгээд нь болсонгүй. Дөхөө. Би ч юм энд ярьсан гэхэр чил өнөөдөр зээлээ чинь чөлөөж өгөө үстэй. Чи мэдж байгаа үстэй. Мэдж байгаа. Ам үнэхээр уучлаарай. Би ч гэсэн болчин жудал ирсэн харин болсонгүй. За. Аре, натрага. Энд ч одоо надад үчигдээ. Чи өдрийн 1% хүү төлөхөр гэрээ хийснэ мэдж байгаа биз? Чи энэ 7 хоногт тогтож. Миний өрөг төлөөр заа. Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гадна хатуур хөвч ухтаа уян зөдөн байх юма арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүйл бүтнээ зүрх сэтгэл